1 сарын 20-ны дотор 1.5 тэрбумыга төлөөд тэгснээр шилжүүлнэ гэдэг гэрээ байгуулсан боловч мөнгөө шилжүүлээгүй байхад тэр өдрөө үл хөдлөхөрөнгийн гэрчээр гараад Hero Entertainment руу шилжиж байгаа. Гэрээ таавартай холбоотой асуудлыг ярьсан. За энийг одоо иргэнээс дээрэмдж авсан гэдэг би зүйлийг бол ийм мэдээлэлтэй байна гэдэг зүйлийг хэлж ирсэн. За энэ асуудлыг судалж үзсэн. Зам тээврийн яамны хажууд байдаг. Их тавны гүрний баруун талд байдаг ийм тавар байгаа. Энэ 14, 15 давхар гээд нийлүүлсэн энэ офисын тухай яриад байгаа. 14 давхар 450 орчим, 15 давхар 500 м гээ нийтдээ 1000 орчим метр квадрат ийм офисын тухай асуудлыг ярьсан гэдгийг эхлээд дүрсээр та бүхэнд харуулъя. За энэ 14 давхрын Герман стандарт компани, 15 давхрын Герман стандарт компани одоо өөрөө бүртгүүлэхээр 2014 оны 6 сарын 20-нд улсын бүртгэлийн байгууллагад хандж байжээ. Саяны ярьсан Герман стандарт компани нэрээр 14 болон 15 давхрын үл хөдлөхөрөнгийн гэрчлэгээнүүд нь гарч байсан байна. 14 оны 6 сарын 20-нд. За Герман стандарт компани болон Hero Entertainment Group 2017 оны 11-р сарын 22-ны өдөр худалдах авах гэрээний дагуу 15 давхрын 556 м квадрат талбайг гэрээ байгуулж худалджээ. Тухайн үед метр квадратыг 680 мянган төгрөгөөр үнэлж, нийтдээ 378 сая 80 мянган төгрөгөөр худалдах авах гэрээг байгуулж байсан байна. Улмаар Hero Entertainment компани нэрээр 18 оны 10 сарын 12-ны өдөр 15 давхранд шилжсэн байна. 2021 оны 10 сарын 26-ны өдөр Герман стандарт компани Green Pinus компани хооронд үл хөдлөхөрөнгө худалдах авах гэрээ байгуулж 14 давхрын 476.6 м квадрат талбайг 700 сая төгрөгөөр үнэлж худалдан авсан байна. За энэ үл хөдлөхийн гэрчлэг нь 21 оны 11 сарын 1-ний өдөр Green Pinus гэдэг компани нэрээр шилжсэн байна. За одоо 2025 оны 1-р сарын 8-ны өдөр Hero Entertainment Group компани хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 1-р сарын 8-ны өдрийн тогтоолоор энэхүү 14 давхрын 476 м квадрат талбайтай офисын зориулттай хөрөнгийг худалдан авахыг зөвшөөр тогтоол батлаад энэ гэрээнд гарын ус зурхыг Баатар захирал зөвшөөрсөн хувьцаа эзэмшигчийн тогтоол гарсан. За энэ тогтоол Hero Entertainment Group-ийн 50% хувьцаа эзэмшигч Баатар ил оюун эрдэнээр гарын усыг зурж энэ тогтоолыг баталсан байна. 2025 оны 1-р сарын 9-ний өдөр Green Pinus компани Hero Entertainment компани хооронд худалдах авах гэрээ байгуулагдсан. Нийтдээ 14 давхрын 476.7 м квадрат талбайг 1.5 тэрбум төгрөгөөр үнэлж 2025 оны 1-р сарын 20-ны өдрийн дотор Green Pinus компани энэ мөнгийг нь шилжүүлэх нөхцөлтэйгээр худалдан авах гэрээ байгуулагдсан байна. За энэ та бүхэнд огноог нь харж байгаа. 25 оны 1 сарын 20-ны өдөр мөнгийн шилжүүлснээр энэ хөрөнгө шилжнэ гэдэг ийм нөхцөлтэй гэрээ байгуулагдсан. 1 сарын 9-ний өдрөө буюу энэхүү худалдан авах гэрээ байгуулагдсан өдрөө үл хөдлөхөд мэдүүлэг нь гарсан. Хамгийн сонирхолтой нь худалдан авж байгаа тал нь үл хөдлөхөнгийнхөө татварыг төлөөгүй, худалдаж байгаа тал нь 30 сая төгрөгийг төлсөн байна. Hero Entertainment энэ татварыг төлөөгүй. Худалдагч тал нь өөрөө үл хөдлөхөнгийн татвар төлж. За ингээ 30 сая төгрөг төлсөн. Мөн тэр өдрөө үл хөдлөхөнгийн гэрчлэг гарч. Гэрээ бол 1 сарын 9-ний өдөр байгуулсан гэрээ. 1 сарын 20-ны дотор 1.5 тэрбумыга төлөөд тэгснээр шилжүүлнэ гэдэг гэрээ байгуулсан боловч мөнгөө шилжүүлээгүй байхад тэр өдрөө үл хөдлөхөрөнгийн гэрчлэгээр гараад Hero Entertainment руу шилжиж байгаа.
За энд миний хүндсэн гол асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл энэ 14 давхартай холбоотой офсыг 3 сая төгрөгөөр метр квадратыг үнэлсэн байна. Саяны ярьж байгаа хотын төвийн А зэрэглэлийн ийм өндөр үнэтэй офсыг метр квадрат нь 3 сая. Хоёрдугаарт энэ мөнгөө өгөөгүй байхад өөрийнхөө нэр дээр авсан байна. Ямар ч орон сууц худалдаа авах гэрээ төлбөрөө шилжүүлжээж ордер нь шилждэг гэж бүгд ойлгодог баг. Тэгвэл шилжээгүй байхад мөнгөө өгөөгүй байхад энэ хөрөнгө шилжсэн байна. Тийм учраас миний бие энэ асуудлыг цааш үргэлжлүүлж шалгах ёстой гэж үзэж байна. Энэ асуудлаар худалдаа ажилтны танхимын гүйц захирлаар ажиллаж байсан дүүрэн инхүүрийн нэвтрүүлгээр ярьсан асуудлууд үнэн гэдэг постыг хийсэн. Миний мэдж байгаагаар дүүрэн хууль бусаар дээрэмдсэн гэх энэ үйлдэл учир холбогдлын талаар тухайн үед энэ асуудлаар Лусан намсрын оюун эрдэнэ Хөрөбаатар Амондра гэсэн 3 хүн сууж байгаа дүүрэнд хэлжсэн үгийн агуулга энээс хойш өөрөө цагдаа орогдсон гэх үйл баримтын талаар холбогдох хууль хяналтын байгууллагад мэдүүлгээ өгөөд явж байгаа. Тийм учраас энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад өнөөдөр миний бие шилжүүлж албан ёсоор шалгуулахаа илэрхийлж